Энэ бол Ахеменидийн эзэнт гүрэн. Манай эртний өмнөх 550 оноос манай эртний өмнөх 330 он хүртэл оршин тогтносон. Тухайн үедээ дэлхийд урд байхгүйгээр хамгийн том эзэнт гүрэн байв. Хил нь Балканаас эхэлж Индийн хөндийг хүрч өнөөдрийн бичлэгт энэхүү эзэнт гүрний шашны талаар, түүний сургаал, мөн сонирхолтой оршуулгын зан үйлийнхэн талаар ярилцъя. Зороастрын шашны түүх нь их Кирээс биш, харин Дариус нэгээс эхэлдэг. Их Кир Ахеменидийн эзэнт гүрнийг үндэслсэн ч энэ улсын 4 дахь хаан Дариус нэг Зороастр хэмээх хүний сургаалыг судалж түүнийг шүтдэг болсон юм. Тэгвэл Зороастрын шашны гол зарчмууд нь юу вэ? Энэ шашны төвд Ахура Маздаа оршдог. Тэр бол ертөнцийг бүтээсэн, гэрэл, үнэн, дэг журмыг бэлэгдэгч дээдийн дээд мэрэгэн эзэн. Мөн энэ бүс нутгийн олон шашны адил дээд бүтээгч нь үргэлж сүрэл үмэний эсрэгт бат зогсдог. Шашинд харин сүйтгэх сүнсийг Ангра гэж нэрлэдэг. Тэр муу бүхний, мөн худал хуурмаг бүхний төлөөлөл. Энэ хоёроос гадна гал бол бурхны гэрлийн бийтсэн хэлбэр болох ариун зүйл юм. Шашны хувьд галын өмнө залбирч, галаа дээдэлдэг. Энэ хүндлэл гал ус газар гэсэн 3 ариун зүйлд адилхан хэрэгжинэ. Ариун элементүүдийг хизээч бохирдуулж болохгүй. Ялангуяа үхлээр хизээч бузартуулж болохгүй. Харин өгсөн хүний цогцыг газар болж болохгүй. Инх нь газрыг бузарлана. Газар дээр ил тавьчих болохгүй. Энэ хөрсийг хордуулна. Шатааж болохгүй. Мөн адил галыг бохирдуулна. Ус руу хий цацаж болохгүй. Усыг ч гэсэн бохирдуулна гэж үздэг байв. Тэгвэл хүн нас ороход цогцыг нь яах ёстой вэ? Тэдний хувьд цогцыг ил задгаа орхих нь байгалийн зохистой арга байв. Гэхдээ энэ хөрсөн дээр биш. Учир нь хүн нас барах үед наасуу хэмээх нэгэн чөтгөр цогц биеийг нь эзэмддэг гэж үздэг байв. Тэр биеийг маш ихээр бузралдаг тул гал ус газар гэх мэт ариун элементүүдийг бохирдуулахгүйгээр устдах ямар ч боломжгүй. Харин цогцыг ил задгаа орхиж байгалийн жамаар задран муудах явцсан тэр чөтгөрийг устган зайлуулах зан үйл болдог байв. Цогцыг ил задгаа зүгээр нь орхих биш. Харин маш нарийн зан үйл хийдэг байсан ба археологчид ийм төрлийн оршуулгыг онцгой гэж үзэн excrenation гэж нэрлэдэг. Энэ нас барагцдын мах зөөлөн эдийг нь салгаж авдаг зан үйл юм. Харин үүнийг ханнибализмаас яаж алах вэ? Хүн төрөлхтөн нас барагцдыг явуулахдаа хэрэгжиж ирсэн хид хідэн үндсэн хэлбэрийн excrenation аргууд бий. Байгаль цогцыг ил задгаа орхиж, байгальд өөрөө задлах эсвэл мал амьтдад идэх боломжийг олгодог. Харин гар гаргаар цогцыг арсыг нь хуулж, махыг нь авах замаар задралыг хурцгаж, яснуудыг нь цуглуулан тухайн хүний гэр бүлд нөх эсвэл оршуулгын ёслолд нь ашигладаг байв. Харин ханнибализмыг үүнээс ялгахад тэдний ясанд үлдсэн хортонгуудыг ажигладаг. Нэгэн түгээмэл арга нь хүний ясаар хийсэн эд зүйлс байх. Ясан дээрх зүсэлт тэмдгүүдийг тухайн газраас олдсон амьтны махны яснуудтай харьцуулах явдал юм. Ханнибализм хийсэн хүний яс амьтны мах шиг боловсруулагдсан байх магадaltaй. Харин excrenation хийгдсэн цогц өөр байдаг. Ханнибализмын ясанд хүний шүдний улмөр, ясны зангилаануудыг эвдэж, ясны чөмгийг нь гаргасан байгаа улмөр, мөн хоол хийх улмаас үүссэн тэмдэглэгээнүүд байдаг. Жишээ нь хоолны савтай харьцаж, зарим товгор эсгүүд нь толгор болсон яс гэх мэт. Одоо excrenation-ы тухай ярилцъя. Энэ шашин Ахеменидийн эзэнт гүрний уналтаас хойш дунд орнод Индийн хөндийн 7,000 жилийн турш тогтносон. Гэвч манай эртний 716 дугаар онд мусульман цэргүүд Персийг эзэлж, Зороастсын шашныг хоригдсноор олон персууд баруун энтэг рүү дөрөвхөд хүргэсэн. Парси гэдэг нэршил нь Персийн Парс мужийн орсон суугч, Перс хүн гэсэн утгатай. Парси хүн гэдэг нь Перс гаралтай болон Зороастрын шашинтай байхыг шаарддаг. Өнөөдрийн энтгэгт 57,000 орчим Парси амьдардаг бөгөөд тэдний олонх нь Гужарат болон Мумбайд суурьшсан байдаг. Парсиуд одоо ч гэсэн Tower of Silence буюу Дахма дахь excrenation хийх уламжлалыг хадгалсаар ирсэн. Дахма нь цогцыг excrenation хийх зорилттой бөгөөд үхсэн биеийг газар болон бусад байгалийн элементүүдийг бохирдуулахгүйгээр устгах зорилготой. Цогцын махыг ихэвчлэн үнэг, жижиг шууд, шулга зэрэг амьтад иддэг. Яснуудыг төв нөхөнд цуглуулан байгальд нь үргэлжлүүлэн задраадаг. Цогцыг дээш нь харуулж нарны доор ил байлгадаг. Дахмын дотортлын диаграм дээр тус бүр дээр нэг цогц багтах дөрвөлжин өрөө байдаг бөгөөд эдгээр нь голын нөхрөнд цус шингийн ялгарлтыг нь чиглүүлэх зорилттой. Заримдаа хүмүүс орж цогцыг үргэлжлүүлэн задлах буюу аль хэдийн яс болсон цогцыг төв нөхрөө нь унгаадаг. Мумбай орчимд 3 этгээтэй Дахма байдаг бөгөөд ихэвчлэн ой мод бутанд нуугдаж хүн амын нягтршил олон нийтийн бүсээс зайтай байрладаг. Гэвч Мумбай хотын хүн ам өсгөн хэрээр газар нутгаа тэлж, хуучин ой мод нь одоогийн парк, музей болж хувирсан учраас хөгжлөө дагаж иргэд суурьшсаар өдөр бүр шин хуучин задралд орсон цогцын үнэр дунд амьдардаг болсон. Парсиудын дунд Дахмагийн уламжлалт гэгийн аргыг хэн ашиглаж болох эрх нь ихээхэн маргаантай асуудал юм. Эдгээр байгууламжийг ихэвчлэн Андманууд буюу нутгийн уламжлалт холбоонууд удирддаг. Тэдний удирдлага 9 гишүүнтэй. Үүний дотор энтгийн хууль заасны дагуу 5 лам ордог. Эдгээр холбоонууд итгэмжит хөрөнгийн дотоод эрх мэдлийг хэрэгжүүлдэг бөгөөд оролцох эрхийг хязгаарлах, шинээр олгох, холимог гэрэлсэн хүүхдүүдийг Дахма ашиглахыг хориглох зэргийг хяндаг байна.
Холимог гэрлэлт гэдэг нь эцэг эхийнх нь нэг нь Парси, нөгөөх нь Парси биш байхыг хэлнэ. Энэ маргааны хажуугаар илүү ноцтой асуудал нь 20 дугаар зууны сүүл ба 21 дугаар зууны эхээр энтгэгийн хойгтой хоршуулга 97%-аар буурсан явдал юм. Мэдээч хэрэг даахмаа тавьсан цогцын задралын үйл явц нь нийгэмд маш том асуудал болсон. Цаг хугацааны явцад өмхөрч муудаж, бохирдол хэтэрхийх болсон. Харин 97%-аар буурах болсон шалтгаан нь нийгэмд болж буй асуудлаас биш, харин Хиндու шашны үхрийг шүтдэгтэй холбоотой юм. 1990-ад онд шулга мэт жижиг амьтдыг үхэрт эм болгон өгдөг байсан ч 2006 онд энтгэгийн засгийн газраас хоригдсон. Учир нь цогц эдсэн шулгуудыг үхэр идэж, үүнээс нь өвчин гарч маш олон тоогоороо үхэж эхэлсэн байна. 2010 онд даахмуудын оройд нарны цацраг цуглуулагч байрлуулж, нарны гэрлэлээр цогцыг задлах зорилготой байсан. Энэхүү үйл ажиллагаа нь харьцангуй амжилттай болж байсан ч зарим парсиуд хайртай хүнийхээ цогцыг уламжилт даргаар оршуулахыг илүүд үзэж байв. Нарны коллектор зөвхөн цэлмэг цаг агаартай үед л ажилдаг байсан ба цогцыг хэдхэн минутын дотор бүтэн задалдаг тул өөр үр дүнтэй арга одоогоор олоогүй байгаа юм.